бүлэг. Шинэ хаанчлалын хууль. Дээгүүр өнгөрөх баяр дөхөж байсан үе. Есүс Иерусалим руу дахин явв. Түүний сэтгэл эцгийн хүсэлтэд бүрэн нийлж, тэрээр өөрийгөө золиослох газар руугаа шийдэмгий алхаж байлаа. Харин дагалдагчид нь гайхширч, сэтгэл түгшиж, эргэлзэж, имээж явлаа. Аврагч тэдний өмнө нь явж байв. Тэд гайхаж байсан бөгөөд дагалдаж явсан хүмүүс нь айж байв. Христ 12 дагалдагч нараа дахин дуудаж, өөрөөс нь хэрхэн урвах, хэрхэн зовж шаналлах талаараа урдынхаасаа илүү тодорхойгоор тэдэнд танилцуулан хэлв. Харагтун, бид Иерусалим руу явж байна. Хүний хүүгийн тухай иш үзүүлэгчдээр бичүүлсэн бүхэн биелэгдэх болно. Хүний хүү харь үндэстэнд тушаагдахад тэд түүнийг доромжлон илэглэж, нулимж, ташуурдсны дараа аална. 3 дахь өдөр нь тэр амьлах болно гэж хэлв. Гэхдээ шавнаар нь юу ч ойлгосонгүй. Айлтсан үг нь тэднээс нууцлагдсан байсан тул тэд ойлгоогүй ажээ. Тэд өмнөх нь Тэнгэрийн хаанчлал ойрхон байгаа гэж газар сайгүй зарлаж байсан биш үлээ. Есүс олон хүмүүсийг Авраам, Исаак, Яаков нартай хамт Бурхны хаанчлалд залрах болно гэж Христ өөрөө амласан биш билүү. Түүний төлөө байгаа бүхний орхин явсан хүмүүст тэрээр энэ амьдрал дээр нь олон зуун дахин нэмэн өгч хаанчлалынхаа хэсгийг өгнө гэж тэр амласан биш билүү. 12 дагалдагч нартаа хаанчлалдаа өндөр байр суурь, эрх мэдэл, хаан сэнтийг заларч Израилийн 12 аймгийг шүүх эрх мэдлийг өгнө гэсэн биш билүү. Мөн өөрийнх нь тухай иш үзүүлэлт бичсэн бүх зүйл одоо хэрэгжинэ гэж тэр өөрөө хэлсэн. Тэгэхээр иш үзүүлэгчид хаанчлалын Месаягийн алдраа дуурсгах талаар урьдчилан иш үзүүлээгүй гэж үү? Эдгээрийг тунгаан бодож байсан хүмүүст урган тэрслэх, хавчлагад автагдах, үхэн гэсэн Есүсийн үг тодорхой бус бөгөөд ойлгомжгүй юм шиг санагдав. Дагалдагчид ямар ч бэрхшээлээс үл хамааран хаанчлал мөдгөн байгуулна гэдэгт итгэсээр байв. Зебедийн хүү Иохан бол Есүсийг дагсан анхны дагалдагч нарын нэг байлаа. Тэрээр өөрийн ах Яаковын хамт бүхнээ түүний үйлчлэлд зориулсан анхны хүмүүсийн тоонд орж байлаа. Тэд Есүстэй хамт байхын тулд ар гэр, найз нөхдөд орхиж, баяр хөөртэй байсан. Тэд Есүстэй хамт нэг гэрт байж, ямагт хамт явж, харилцаж, олон хүн цугласан газарт ч гэсэн хамт байдаг байв. Тэрээр дагалдагч нарынхаа сэтгэл тавгуутсан үед нь тайвшруулж, айдсаас нь салгаж, аюул зовлонгоос гэтлгэж, зовлон зүдгүүрийг хөнгөлж, гунигласан үед нь ээлдэг зөөлөн харилцаж, тэдний зүрх сэтгэлийг татаж, дотносох хүртлээр төвчээртэйгээр ээлдгээр сургасаар байв. Тэд Есүст их хайртай байсан учраас түүний хаанчлалд хамгийн ойр суухыг маш их хүсэж байв. Боломж л олдвол Иохан аврагчийн дэргэд ойр байх бөгөөд Яаков бас түүний дэргэд ойр байж нэр хүндтэй болох юмсан гэж их боддог байлаа. Энэ хоёрын ээж нь Есүсийг дагагч байсан бөгөөд өөрт байгаа бүхнээ нээлттэйгээр түүнд зориулдаг байв. Үр хүүхдэд хайрлах эхийн хайр бас хүү омог бардам сэтгэлийн улмаас тэрээр хоёр хүүгээ шинээр тогтох хаанчлалд хамгийн нэр хүндтэй суудалд сууж байгааг үзхийг ихэд хүсдэг байлаа. Тэгээд энэ тухай Есүсээс гуйхыг хоёр хүүдээ зөвлөжээ. Ингээд хоёр хүүгийн их хөвгүүдтэйгээ хамт Есүс дээр ирж хөвгүүдийнхэн зүрх сэтгэлийн хүсэлтийг биелүүлж өгөхийг хүсжээ. Есүс та нар юу хийж өгөхийг надаас хүсч байна вэ гэж асуужээ. Ээж нь та өөрийнхөө хаанчлалд хоёр хүүгийн минь нэгийг өөрийнхөө баруун талд, нөгөөг нь зүүн талдаа суу гэж тушаагач гэв. Есүс тэднийг ээлдэг зөөлмөр төвчсөн байдлаар хандав. Тэрээр хувиа хичээсэн ах トゥ нараасаа дээгүүр залрах гэсэн санаархлыг нь ил тод хийлж зэмлсэнгүй. Тэрээр тэдний санаа бодлыг мэдэж, өөрт нь ямар ихээр татагдсан болохыг нь мэдэж байв. Энэ хоёрын хайр бол ерөөсөө жирийн хүний хайр биш юм. Хэдийгээр энэхүү хайр нь яа харахгүй дэлхийн хүмүүсийн хайраар бохирдсон боловч Есүсийн аврам нэгүүлсэгч хайраас их ундрага авсан байсан юм.
Христ тэдний бодлыг илчлэн шүүмжлэхийг бодсонгүй. Харин ч ариусгаж гүнзгийрүүлэхийг хүссэн. Тиймээс миний уух аягнаас та хоёр ууж чадах уу? Миний хүртэх баптизмыг хүртэж чадах уу гэж асуусан. Тэд мөдгөн учрна гэж хэлж байсан нууцлаг сорилт зовлон бэрхшээлийн талаар ярьж байсан үгсийг сансан боловч бид чаднаа хэмээн их л шийдэмгий хариулжээ. Тэд эзэндээ тохиолдох бүх хувь тавилангаас хуваалцах нь эзэндээ үнэнчээ нотлох дээд зэргийн нэр хүнд гэж үзжээ. Тэгвэл миний уух аягнаас ууж миний хүртэх баптизмыг та нар хүртэх болно гэж Есүс хэлв. Тэрээр өмнө нь хаан ширээний оронд загалмай баруун зүүн хоёр талд нь хоёр гэмт хэрэгтнүүд байх болно гэдэг талаар хэлсэн. Йохан Яаков хоёр эзнийхээ зовлон зүтгүүрээс хуваалцах учиртай байжээ. Тэр хоёрын нэг нь хамгийн түрүүнд эрт мэсэнд өртөж амиа алдаж, нөгөө нь бусдаасаа хамгийн удаан хугацаанд зовлон шаналлыг үүрч, буруутгагдан хараагдаж, хавчигдан гадуурхагдах урт зам туулах учиртай ажээ. Гэхдээ миний баруун зүүн хоёр гарт суулгахыг би мэдэхгүй. Эцгийн таалал мэднэ гэж Есүс цааш үргэлжлүүлэн хэлжээ. Бурхны хаанчлалд албан тушаалыг танил талаар олж авах боломжгүй. Түүнийг худалдан авах, өөрийн хүсэл, дур зоргоор олж авах боломжгүй. Хаанчлалын албан тушаал хүний зан чанарын үр дүнгээр шийдвэрлэгддэг. Хааны титэм, хаан судал хоёр бол бидний төлөвшүүлэх зан чанарын бэлэг тэмдэг юм. Эдгээр нь бидний эзэн Есүс Христийн тусламжтайгаар өөрөө өөрийгөө ялсны бэлэг тэмдэг юм. Дагалдагчид түүний зовлон шаналлаас хуваалцснаар түүнтэй ойр дотн харилцаатай болсноос олон жилийн дараагаар эзэн Иоханд түүний хаанчлал ойр болгох ямар нөхцөл байдал байх талаар танилцуулсан. Христ би яалж эцгийнхээ хамт түүний сэнтийг заларсны адил надтай хамт миний сэнт залархыг ялагчид сойрхоно. Би ялагчийг өөрийн бурхны сүмдэх баган болгоно. Тэр цаашид тэндээс гарахгүй. Өөрийн бурхны хотын нэр, өөрийн шин нэрээ бичнэ гэж хэлсэн. Тиймээс Илч Паул учир нь би хэдийнэ ундаан өргөл мэт асгагдсан бөгөөд миний явах цаг ирсэн байна. Би сайн тэмцлэр тэмцсэн. Би замаа дуусгасан. Итгэлээ сахисан. Ирээдүйд зөвхт байдлын титмэн надад зориулагдсан зэхэгдсэн ажээ. Зөв шудрах шүүгч болох эзэн намайг зөвхөн намайгч биш, түүний үзэгдэхийг хүсэн хүлээгч бүх хүмүүсийг бас түүгээр шагнах болно гэж хэлсэн. 2-р Тимот 4:6-8. Христийн өөрийгөө золиослон бусдыг хайрлах хайрыг энэ дэлхий дээр өөртөө шингээж, Христтэй хамгийн ойр дотн байдаг нэгэн онгорч сагсуурдаггүй, өөрийгөө боддоггүй, уурлаж бухимддаггүй, хорон муу сандаггүй, хайраар хайрладаг. Ийм хайр дагалдагч нарыг бүхнээ бусдын төлөө өгч, бусдын төлөө амьдарч, бусдын төлөө хөдөлмөрлөж, тэрч байтугай бусдын төлөө амь насаа золиослоход чиглүүлэх болно. Илч Паул амьдралаараа ийм зүрх сэтгэлийг харуулсаар ирсэн ба тэрээр миний хувьд амьдрах нь Христ, үхэх нь ололт юм. Юунд ч ичихгүй. Харин бүрэн зоригтой байх юмсан гэсэн миний хүслэн болсон гордлого болоод найдварын дагуу Христ одоо ч урдын адил амиарч бай, үхлээрч бай би дотор минь өргөмжлөгдөх болно гэж хэлсэн. Филиппой 1:21-22. 12 дагалдагчид Яаков яахан хоёрын хүсэлтийг сонсоод тун их дургуйцэв. Өндөр албан тушаал хаших нь тэдний бүгдийнх нь хүслэн болсон зүйл байжээ. Тэм учраас тэд хүсэлт гаргасан хоёрыгоо өөрсдөөс нь төрүүлж давуу эрх мэдэл олох гэж хичээлээ гэж ууралсан аж. Хэн нь агуу болох вэ? Хэн нь маргаан дахин үүсэн би болох хандлагатай болох үед Есүс уурлаж бухимдсан дагалдагч нараа өөр дээрээ дуудаж ирүүлээд харь үндэстнүүдийн захирагчид гэж тооцогдсон хүмүүс ард олноо ноёрхдог. Эхэс дээдс нь тэднийг эрхэндээ байлгадгийг та нар мэднэ. Харин та нарын дунд тийм юм байж болохгүй гэж хэлв. Энэ дэлхийн хаант улсуудад албан тушаал гэдэг нь өөрийгөө магтаж алдаршуулах байдал гэж боддог.
Тэд ард түмэн ердөө эрх баригч дээд бүлгийнхнийг дэмжихийн тулд л оршин байдаг гэж үздэг. Нэр нөлөө, эд баялаг, боловсрал энэ бүхнийг удирдагчид ард түмнийг захирах хэрэгсэл болгон ашиглах нь зөнхөлсөөр байна. Дээгүүр байр суурьтай хүмүүс нь бодож шийдвэр гаргаж түүнээсээ таашаал авах удирдах ёстой. Харин эгээлд орцсон ердөө тэдэнд захирагдаж үйлчилж байх ёстой гэж тооцогдсоор ирсэн. Шашин шүтлэгч гэсэн эдгээр зүйлс шиг эрх мэдэлтэй холбоотой зүйл болон хувирсан. Ард түмэн дээрээс өгсөн зааврын дагуу итгэлээ хэрэгжүүлэх ёстой болсон байдаг. Хүмүүсийн бие даасан сэтгэн бодох, үйлдэх эрхийг нь бүхэлд нь үл тоомсорлсоор байна. Тэгвэл Христ хаанчлалаа өөр зарчим дээр үндэслэн байгуулсан. Тэрээр хүмүүсийг эрх мэдэлтэй болгохоор бус, харин бусдад үйлчлэхийг уриалсан. Хүч чадалтай сул дорой нэгэндээ туслахыг уриалдаг. Эрх дарах, алт тушаал, авьяас бэлэг, мэдлэг боловсрол нь хүмүүсийн бусдад үйлчлэх агуу үүрэгтэй болохыг нь ухааруулан мэдүүлж байх ёстой. Тиймээс Христийн хамгийн сул дорой дагалдагчид бүх юмнаас та нарын төлөө байдаг билээ гэж хэлж байдаг. Хүний хүү үйлчлүүлэхийн тулд бус харин үйлчлэхийн тулд ирсэн бөгөөд амиа олны золиос болгон өгөхөөр ирсэн билээ. Христ дагалдагч нарынхаа бүхий л зүйлд санаа тавьж, ачаа дарамтыг нь үүрэлцэж, ядуу зүзүү байдлаас нь хуваалцаж, өөрийгөө умартан тэдний төлөө зүтгэж байлаа. Тэрээр хамгийн түрүүнд явж замыг нь засдаг байлаа. Төтгөн энэ хорвоо дэлхий дээрх ажил үйлсээ дуусгаад амьдралаа хүмүүсийн төлөө бүр мөсөн зориулсан. Христ сүмийн гишүүдийг өөрийн бие болгон нэгтгэх зарчмын дагуу ажиллаж үйлчилж байсан. Авралын төлөвлөгөө зарчим бол хайр юм. Христийн хаанчлалд дах хамгийн агуу хүмүүс нь түүний үлгэр жишээгээр амьдарч, түүний сүргийг хариулж, буй хончны үүргийг гүйцэтгэж буй хүн байх болно. Паулийн үгс Христэд итгэгчдэд жинхэнэ нэр хүнд алдар гавья гэж юу болохыг танилцуулж өгдөг. Бид бүхнээс чөлөөтэй атлаа илүү олныг талдаа оруулахын тулд өөрийгөө бүгдэд боол болгов. Би өөрийн ашгийг бус харин олны ашгийг хайн бүх хүний таалалд нийцүүлдэг. Хүний дотоод үзэл бодлыг эрх чөлөөтэй хааж боогдуулдаг байж болохгүй. Хүний оюун ухааныг хэн ч өмнөөс нь хянаж, удирдах, өмнөөс нь шийдвэр гаргаж, үүрэг даалгаврыг нь тодорхойлох ёсгүй. Чөлөөтэй сэтгэх, өөрийнхөө итгэл үнэмшлийн дагуу ажиллаж амьдрах эрхийг Бурхан хүн бүрт өгсөн. Тиймээс хүн бүр өөрийнхөө тайлан Бурханд өгөх болно. Хэн ч өөрийн хувийн үзэл бодлыг хэн нэгний үзэл бодол болгож болохгүй. Аливаа асуудалд аливаа хүн өөрийнхөө л оюун ухаан, бодол сэтгэлээр хандах ёстой гэсэн зарчим үйлчилдэг байх ёстой. Христийн хаанчлалд эзэрхийлэн дарамталж, хүчирхийлэл оршин тогтнодоггүй. Тэнгэрийн элчүүд хүмүүсийг удирдах, өөртөө сөвдүүлэн мөргүүлэх бус харин нэгүслийн мэдээг дамжуулж, хүн төрөлхтнийг өргөн мандуулах үйл хэрэгт хүмүүстэй хамтран ажиллахаар газарт бууж ирдэг. Аврагчийн зарчим, түүний үг сургаалбар, түүний хайрт дагалдагчдын ой ухаанд бурханлаг үзэгслэн гоо сайхна хадгалан үлддэг. Йохан амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг хүртэл сүмүүдэд хандан бид бие биеэ хайрлах ёстой гэдг нь та нарын эхнээсээ сонссон мэдээ билээ. Бидний төлөө тэр өөрийн амиа өгсөн тул үүгээр бид хайрыг мэднэ. Бид ч ах дүүсийнхээ төлөө амиа өгөх ёстой гэж гэрчилсээр байсан билээ. 1-р Иохан 3:11-16. Чухамхүү энэ үзэл санаал анхны сүмийг бүрэн дүүрэн ноёлж байсан юм. Ариун сүнс хур бороо адил буун ирэх үед итгэсэн тэдгээр хүмүүс нэг зүрх сэтгэлтэй байсан бөгөөд тэдний хэнэн ч өөртөө байгаагаа минийх гэдэггүй. Харин тэдний бүх юм нийтийнх байв. Гачигдаж дутагдсан хүн тэдний дунд байсангүй. Илч нар эзэн Есүсийн амьлсныг агуу хүчээр гэрчилж байсан бөгөөд
Тэд бүгдийн дээр бэлхам их нэгөөсөл байсан болоо. Үлс 4-ийн 32, 33, 34.